Сайн байцгаана уу монголчууд та бүхэндээ Христийн мэндэлсэн баярын мэндийг хүргье. Би яг одоо Христийн мэндэлсэн баярыг тэмдэглэдэг уламжлалтай холбоотой нэгэн түүхэн чухал газар ирээ зогсож байна. Би Австрийн Убендорф тосгоны газар нутаг дээр зогсож байна. Энэ голын цаана Герман улсын газар нутаг харагдаж байна. Тэгээ та бүхнийг Христийн мэндэлсэн баярыг утга учиртайгаар баяр хөөртэйгээр эзний ерөөл дотор тэмдэглэрэй гэж хүсэн ирээ. Баруун Европ 1816 Баруун Европ олон жилийн Наполеоны дайны дараа улс төр эдийн засгийн гүн хямралтай байлаа. Улс орны хил хязгаар шинээр зурагдаж, засаг захиргааны нэгжүүд шинээр бий болж, ард түмэн нь ороо бусгай үмэн самуунтай байлаа. Эдийн засгийн хувьд уламжлалт аж ахуй доройтсон, зарим нь бүр дампуурсан, хүмүүс ажил орлогын төлөө улс орноо орхин явж, өсгөлөн ачаалын гүн хямралд нэвтэрсэн байлаа. 1815 онд одоогийн Индонез улсад харьяалагдах Нуса Тенгара гэдэг арал дээрх галт уул маш хүчтэй дэлбэрсэн улмаас агаар мандалд хар үүл их хэмжээний бороо орох болсон байна. Энэ үзэгдэл хэдэн жил үргэлжилж Европ, Америкт төв хүртэл нөлөөлсөн байна. Үүнээс болж нийт дэлхийн агаарын хэм бараг Цельсийн 1 хэм хүртэл хэмжээгээр буурч, дэлхийн бөмбөрсгийн хойд хагаст ургацын хэмжээ огцон буурч, хоол хүнсний хомсдол өсгөлөнд нэрвэгдсэн байна. Энэ үлсгэлэнгийн үеэр 100 болоогүй учраас түүхэнд 1816 оныг 100-гүй жил гэж нэрлэн үлдсэн байна. Йозеф Муа. Энэ хүн алдарт хөгжмийн зохиолч Моцартын төрсөн Салцбург хотод төрж тэндээ боловсрал эзэмсэн байна. Йозеф Муа ихээхэн авьяастай, ухаантай гэдэг нь аль багаасаа мэдэгдсэн байна. Ялангуяа хөгжмөнд маш их авьяастай, дуучин, хийлчин, гитарчин байлаа. Залуу Йозеф Муа Санвартны үйлчлэл томилогдсныхаа дараа 1815-аас 17 оны хооронд Салцбургоос 90 км-ийн зайд орших Мариапфар тосгонд туслах санварчнаар ажиллаж байлаа. 1816 онд тэрээр нэгэн шүлгийг 6 мөрт 3 бадагтайгаар бичсэн байна. Йозеф Муар эрүүл мэндийн шалтгаанаас болж Убендорф тосгон руу шилжиж тэндээ хөгжмийн багш Франц Ксавер Грубартай танилцжээ. 1818 оны 12 сард Йозеф Муар найз Грубарта бичсэн шүлгэнд нь тохирох аяд үйл зохиож өгөхийг хүссэн байна. Франц Грубар 12 сарын 24-ний үдээс хойш тэр шүлэгт зориулан аяыг багшийнхаа ажлын энгийн нэгэн өрөөнд зохиосон байна. Тэгээд тэр оройн хоёр найз Гиген Николагийн сүмийн оройны массын дараа тэр шин дууга цугларсан олонд анх удаа дуулж үзүүлжээ. Энэ үед Йозеф Муар гитар тоглож хоёулаа дуулж үзүүлжээ. Энэ дуу зохиогдсон түүхтэй холбоотой олон домог маягийн яриа гарчээ. Тэдгээрийн нэг нь тухайн үед сүмийн орган хөгжим эвдэрсэн байсан учраас гитар дээр дуулсан гэдэг яриа байлаа. Гэтэл үнэндээ сүмийн цуглаан бүрэн дуусны дараа Есүсийн төрснийг харуулсан үзүүлэнгийн өмнө зогсож байгаа дуулсан учраас энэ дууг анхнаасаа гитартаа дуулахаар зохиосон байлаа. Гиго Никола сүмийн орган хөгжмийг засварладаг байсан Карл Маурахер энэ дууг сонсоод ихэд таалж тэмдэглэн авжээ. Хот тосгодоор явж ардын зохиолын дуу дуулдаг Страссер, Рейнер гэдэг хоёр гэр бүлийнхэн энэ дууг тоглолтондоо багтаасан байна. Дараагийн жил 1819 онд Рейнерийн гэр бүлийнхэн энэ дууг Австрийн хаан 1-р Франц, Оросын хаан Александр хааны үзэж байсан концертод дуулж үзүүлжээ. Улмаар 1839 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод анх удаа энэ дууг дуулсан түүхтэй. 1840 он гэхэд энэ дуу одоогийн Хойд Германд аль хэдийн тархаж 4-р Фредерик Уильям хааны дуртай дуу болсон түүхтэй. Энэ үеэр дууны ая баг зэрэг өөрчлөгдөж одоо бидний мэддэг аятай болсон түүхтэй ажээ. Дайн дажин, эдийн засгийн хямрал, ороо бусгай цаг үед бичигдсэн энэ дуу түүхийнхээ 200 гаруй жилийн хугацаанд дайн дажны үед хүртэл дуулагдж байсан түүхтэй. Тухайлбал дэлхийн 1-р дайн, 2-р дайны үед Христийн мэндэлсэн баярын өдөр буюу 12 сарын 24-ний өдөр дайсгалсан талууд бууга тавьж байгаад хоёр талаасаа дуулж байсан түүхтэй. 2011 он ЮНЕСКОгийн Вит бус соёлын үнэт өвд энэ дууг бүртгэж авсан байна. Анх герман хэл дээр бичигдсэн энэ дуу өнөөдөр дэлхийн 300 гаруй хэл дээр орчуулагдсан дуулагцаар хүмүүст хүч чадал, итгэл найдвар, амар тайван, баяр хөөр, тайвширлыг авчирсаар байна. Энэ дуу бол Stille Nacht, Heilige Nacht буюу аниргүй шөнө, ариун шөнө.